Мөргөлдөөнгүй ийм инх тайван аюулгүй байдалд эмэгтэйчүүд охид хүүхдүүд маань бас айх аюулгүй амар тайван амьдрахыг л хэлээд байна гэж ойлгодог. Тэгш оролцоо, хүртээмжтэй байдал, тэгээд мэдлэгтэй, мэддэг хэрэгтэй, ихээ мэддэг, үүргээ мэддэг орчин байна. Энэ орхигдсон бүлгүүдээ илүү сайн анхаараасай. Тэгэх юм бол бас инх тайванч сайхан аюулгүй байдал бүрднэ л гэж харж байгаа. Улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувьд олон улсын конвенцэд, төрөл бүрийн конвенцэд ирэх нэгдэн ордог улсын хувьд бол нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан тогтоол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй тийм. Тэгэхээр энэ үүргийнхаа хүрээнд бол нэгдсэн үндэсний байгууллагын 1325 тогтоолын үзэл санааг үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад нутагшуулж өөрийнхөө онцлог тусгасан хэлбэрээр нутагшуулж батлах ёстой гэж бодож байгаа. Сурагчид тэнцэн дээр нэг баяртай байгаа. Тэдний төлбөрт оролцсноор би яг эмэгтэйчүүд инх тайван аюулгүй байдал гэдэг яг 3 сэдвэн яг энэ гурав яг хоорондоо ямар хамааралтай болж байгааг мэддэг талаар илүү ойлгож авсан. Энэ хугацаанд бас нэлээд хэдэн удаагийн хилцүүлэг сургалтуудад оролцоод нэвтрэг мэдээлэл олон улсын туршлагуудаа танилцсандаа баяртай байна. Энэ хөтөлбөрт оролцсноор би инх тайван аюулгүй байдлын дөрвөн гол тулгуур багныг энэ үзэл баримтлалыг тусгасан үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад төв нэмрээ оруулнаа гэсэн юм сэтгэлтэй болсон. Өөрөө нөгөө мэдлэг ойлголттой болсон. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж чадсан. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа талаар нөгөө бусдад ойлгуулах бас нэг багахан ч гэсэн боломж гарсан байх гэж бодож байгаа. Ойлголтыг бүх төвшөндөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ нэг хэлээр ярьдаг байх юм бол цаашаа одоо нөлөөлөх хамтдаа нэгэн зүгт нэг дуугаар дуурах бас боломж бүрднэ л гэж харж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөнд оруулах саналуудаа бас хамтарч боловсруулаад холбогдох газруудад нь хөрвүүлсэн. Эмэгтэйчүүд инх тайван аюулгүй байдал хөтөлбөрт хамрагдаад Дархуулын аймагт төлөөлөлд ингээд оролцож байна. Тэгээд манай хөтөлбөрийн үр дүнд иргэний нийгмийн байгууллагын эвсэл одоо ингээд үүсгэн байгуулагдж байгаа. Тэгээд энд бол орон нутгаа төлөөлөлд бол оролцох болсондоо баяртай байна. Иргэний нийгмийн байгууллагууд ер нь миний хувьд ч гэсэн яг эмэгтэйчүүд инх тайван аюулгүй байдал ер нь хэр чухал хэрэгтэй, үйл ажиллагаа цар хүрээнд ямар юм гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ойлголтоо одоо олж авсандаа маш их баяртай байна. Үндэсний үйл ажиллагаа төвлөрсөн тийм үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зохион байгуулахад, батлуулахад төр засаг маань дэмжиж хамтран ажилласаа олон нийтийн байгууллагуудыг, иргэний нийгмийн байгууллагуудыг мөн харилцан оруулж хамтран ажилласаа гэж хүсэж байна. Мэдлэг чадвараа бусдад хуваалцаад сургалт нөлөөллийн ажлыг илүү их зохион байгуулна. Охид эмэгтэйчүүд залуусыг чадах хөгжүүлэхэд төв нэмрээ оруулна гэж бодож байна.